Үзэгчид та бүхний энэ орон амар амгалан айлтгая саяын телевиз оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг та бүхэндээ хүргэж байх болно. Эдгээр өдрүүдэд улсын их хурлын гишүүн барилга хот байгуулалтын сайд Бадилхан орон нутагтаа ажиллаж, иргэд хөдөлмөрчтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Тэрээр уулзалтын хүрээнд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын засгийн газрын бүтээн байгуулалт, орон нутаг дахь бүтээн байгуулалт болон Азийн хөгжлийн банк хамтран Баяуулгын аймагт аймаг сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрхэн хийж хэрэгжүүлэх байгаа тухайга дэлгэрэнгүй танилцууллаа. Ингэхдээ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхний 2 хэлэлцүүлэг дууссан байгаа. Нийтдээ 34 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай дэлгэрэнгүй танилцуулсан юм а. Тодруулах юм бол байгалийн баялагийг тэгш хуваарлахаар болсон 76 гишүүнийг 4 жилийн хугацаатай байхыг хэвээр нь үлдээсэн, улс төрийн нам нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын сонгуулийн насны хүний 1% тэнцэх гишүүдтэй байх ёстой, улсын хурал хариуцлагаа хүлээж огцордог механизмтай болох, их хуралд олон холсон нам ерөнхий сайдаа нэр дэвшүүлж ерөнхийлөгчд өргөн бариад дэмжигдээгүй тохиолдолд улсын хурлаар батлуулдаг болох, ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай нэг л удаа сонгодог болох, 4 хүртэлх засгийн газрын сайд давхар дээлтэй байж болох, шүүхийг ерөнхийлөгчөөс хараат бус бие даасан болгох, шүүхийн сахилгын хороо байгуулах, нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрийн өмчийн асуудлаа өөрсдөө шийдвэрлэдэг болох, түүнчлэн аймгийн төвүүдийг хот хэмээн нэрлэдэг зэрэг үндсэн хуульд нийтдээ 34 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулсныг үеэр барилга хот байгуулалтын сайд бидэнд дуулгалаа. Мөн манай аймагт шинээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд болон ирээдүйд хийгдэх бүтээн байгуулалтуудаас танилцууллаа. Тухайлбал ногоон хашааны дээд талд 900 айлын орон сууц барихаар төлөвлөсөн, 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж байгаа, 250 хүүхдийн сургууль цэцэрлэг энэ жил ашиглалтанд орно, төрийн үйлчилгээний цогцлбор баригдаж байна. 4-р цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсон. Барилгын материалын шинжилгээний лабораторийн барилга удахгүй мөн ашиглалтанд орохоор болсон. Төв цэвэрлэх байгууламжийн ажил баригдахаар ажил нь эхэлж байгаа. Өлгийн хотыг тойрон гарах олон улсын 20 км автозамын ажил мөн эхэлсэн, үерийн даалган барих ажил эхэлсэн, 14 газарт стандартын гэрэлтүүлгийг тавьсан, 200 ортой нэгдсэн эмнэлгийн барилгыг баригдахаар болсон, Булган сумын Ёлт багт 150 хүүхдийн цэцэрлэг барьсан, 640 хүүхдийн сургууль баригдахаар болсон, Ховд хашаа чиглэлийн зам ашиглалтанд орсон, Төв талбайд Икэ Баатрийн хөшөө баригдахаар болсон зэрэг маш олон таатай мэдээллүүдийг энд ард иргэдтэй дуулгалаа. Дашин дуртахад дээр дурдсан хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудын санхүүжилт бүрэн шийдэгдсэн гэдгийг мөн энэ үеэр онцлон дуулгалаа. 50 мянган айлын орон сууцны хөтөлбөр батлагдсан. 23 хүн хүртэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотод 100 мянган айлын орон сууц барина. Хөдөөд бол 50 мянган айлын орон сууц барина. Манай аймагтууд 900 айлын орон сууц барина. 900 айлын орон сууцыг энэ ногоон хашааны дэд талд бол ерөнхий төлөвлөгөөнд гарсан. Хамгийн гол нь орон сууц барихын тулд эхлээд инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Энэ жил төлөвлөгөөнд төсөлд орсон инженерийн дэд бүтц нь бол шийдэгдсэн, татагдж байгаа. Тэгээд орон сууц барих асуудлыг бол хувийн компаниудаа бас газрын төрөөсөөр олгоод одоогоор бол газар нь бол төрийн мэдэлд байгаа. Тэгээд 900 айлын орон сууцыг бол бид нар аймагтаа хэрэгжүүлнэ. Ипотекийн зээлийн их усрыг бид нар 2 дахин нэмэгдүүлсэн. Төрөөсийн орон сууцыг өмчлөх боломжтой болсон Улаанбаатар хотод төрөөсөөр орон сууц авсан хүмүүс өмчлөөд авах хэргийг бид нар нээж өгсөн. Аймгийн хэмжээнд хийгдэж байгаа ажлын талаар товчхон мэдээлье. Энэ 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга бол баригдаж байгаа. Эмнэлгийн хашаанд дотор баригдаж байгаа одоо 3 давхар 4 давхар баригдсан. Иргэдчид ашиглалтанд орно. Энэ хотын компани ирээд барьж байгаа.
тендерт салбараад. За 250 хүүхдийн сургууль сэсэрлэгийн барилгыг 3 дугаар багт барьж байгаа жирээний компани шалбарч авсан энэ 10 сарын 30-нд ашиглалтанд өгнө гэж амлалт авсан ингээд барьж байгаа. За төрийн үйлчилгээний согсолбор бидний одоо та нөхдөд зориулж хийж байгаа хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол энэ байна. Яг өнөөдрийн байдлаар манай аймагт 8 төрийн байгууллага төрөөсийн байранд амьдарч байгаа. Одоо 10 орчим болсон байгаа. Бүгд төрөөсийн байранд амьдарч байгаа. Тэгэхээр энэ төрийн үйлчилгээний согсолбор барилгыг бид нар орчин үеийн загвараар зургийг хийлгээд одоо төрхийн хажууд барьж эхэлж байгаа. Энэ бол эргэжил ашиглалтанд орно. Одоо нэг давхранд баригдсан байна. Жирээний компани барьж байгаа байна. За энэ 4-р багийн биш энэ чинь 1-р сэсэрлэгийн буулгаж дахиж 250 хүүхдийн сэсэрлэг барилга барих ажил 19 оны улсын төсөлд орсон. Гэхдээ тендерийн маргаанаас болоод одоо эхлэхгүй байгаа. Тийм учраас аймгийн тендер хариуцсан хүмүүс бол энэ асуудлыг шийдээд энийг бол энэ жилд эхлүүлэх хэрэгтэй. За 4-р сэсэрлэгийн барилга ашиглалтанд орсон. Энэ бол орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил байна. За аймгийн төвд одоо яг талбай дээр баригдаад одоо ашиглалтанд орох гэж байгаа. Аймгийн төвийн барилгын материал шинжилгээний лабораторийн барилга баригдаад одоо удахгүй ашиглалтанд орно. Энэ аймагтаа бид нар барилгаа сайн барина гэвэл тэр барилгын лаборатори, барилгын материалын чанарыг тогтоох лабораторид байх хэрэгтэй. Тэгээ энэ барилганд бол баригдаад удахгүй ашиглалтанд орох дотор бүх тоноглолыг бол бид нар яамны шугамар хангаж өгч байгаа. За аймгийн төвийн инженерийн шугамшилжээний шинжилгээ ажил хийгдэж байгаа. Ер нь одоо ашиглалтанд орсноос хойш тийм шинжилгээ ажил хийгдэг юм байна. Халаалтын зарим турвааг задлаад үзэхэд зэвэрдсэн баг цааш шиг болсон байна. Ийм учраас энийг шинжилгээ ажил хийж байгаа. За аймгийн төвдөө сэвэрлэх байгууламж байна. Тэр 4-р хороод одоо энэ аймгийн төвийн бохирусыг гадаа ил аргаар хатааж байгаа. Энэ сэвэрлэх байгууламжийг бид нар Польшийн засгийн газрын хөнгөлөлтөөс илэр барихаар тендерийн шалгаруулсан байгаа. Польш компани шалгарсан. За энд төсөл хэрэгжил яваад Азийн хөгжлийн банкны маш том төсөл хэрэгжил энийг бол төсөл хэрэгжүүлэх хүмүүс өөрсдөө танах танилцуулна. За энэ цагаануураас ховдоо хүртэлх зам бол олон улсын зам. Энэ зам ашиглалтанд орсны дараа Орос хятадын хооронд бол Орос хятад машинууд энэгээр тээвэр хийж явна. Тийм учраас энэ зам бол манай аймгийн төвөр дамждаг байсныг бид нар өөрчлөөд аймгийн дарга нартай хамтран санал тавиад аймгийн дээдлэр хаяндараад жандаа тэг 20 км зам яваад тэндээ ховдгол дээр 200 м төвөр бетон гүр бариад хотхоромжийн машин бол тэргээр явна. Одоо цаашдаа хятад Оросын машин явна шүү дээ. Тэгэхээр энэ ажлыг хөрөнгө шийдэгдээд тэр даатын юу бол тендер зарласан байна. Зам тээврийн сайтын тушаалаар тендер зарласан. Одоо удахгүй тендер шийдэгдэн. Тэгээд энэ замыг бол удахгүй барина. Өргөдөс бүх юм бэлэн болсон байна. За үерийн далангийн ажил хийгдэж байгаа. Дөрвөн одоо шиглэлээр хийн. Эхний ажил бол эхэлсэн энэ жил төсөлтөд 5 тэрбум төгрөг суулсан. Асал нөгөө жирээний компани авсан ингээд ховдгол талаас эхлээд энэ үерийн далангийн хамгаалтын ажлыг бол эхэлж байгаа, хийж байгаа. За аймгийн төвийн инженерийн шугам бас шинжилгээ хийж байгаа явуулж байгаа. За аймгийн төвийн гэрэлтүүлийн асуудлыг бид нар бас нэлээд хийж байгаа. Энэ жилдээ нийт нэг 13-4 км газар бол бид нар яг нөгөө стандартын дагуу гэрэл тавьж байгаа. За энэ бол нөгөө миний хэлж байгаа 9 сум айлын Орос ус. Ерөнхий төлөвлөгөөнд тэр гарсан байгаа. Ногоон хашааны дэд талд яг энэ ерөнхий төлөвлөгөөний дагуу газар төрийн мэдлэх дэд үтсийг бид нар хийж өгнө. Усын төсөл суусан байгаа. Тэгээ Орос улсын бол хувийн компаниуд барина.
Ингээд 23 он хүртэл бид нар 900 айлын орон сууцыг энд барина. Энэ бол шинэ хороол болно. За энэ нэгдсэн эмнэлгийн барилга. Энэ оны улсын төсөвт орсон 200 ордоо нэгдсэн эмнэлгийн барилгын мөнгөн шийдэгдсэн тендер зарлагдаад Улаанбаатар хотод. Тэгээд тендерт орсон улсуудаас маргаад одоо шүүхөр явж байгаа юм байна. Шүүхөр маргаад явж байгаа. За тэгээд шүүх шийдээд тэгээд барина. За дараа нь Булган сумын Ёлд багт бол 150 хүүхдийн сэсэлэг дотор энэ тамирын зам ашиглалтанд орсоор би сая хөдөлгөж өгөөд нээлтийг хийгээд ирсэн байгаа. За аймгийн төвийн замуудыг зогсоолыг бүгдийг шинжилж байгаа, тав хүн мэдж байгаа. За энэ саяны нөгөө 900 айлын орон сууцны тэнд 640 хүүхдийн одоо сургууль баригдах ёстой. Төсөвт орсон тендер зарлагдсан бас ажил эхлэегүй байгаа юм байна. Энийг орон нутгийн дарганаар анхаарах хэрэгтэй. За энэ ховд чиглэлийн 60 км зам. Ховд чиглэлийн 60 км зам 12-оос 16 онд энийг бол 1 км явуулж чадаагүй. Бид нар одоо сая ашиглалтанд өгсөн. Одоо ховд хүртэл чөлөөтэй явж болно. Сая зам тээвэр яамны сая дээрээ нээлт хийсэн 60 км зам байгаа. За дараа нь энэ Цагаануураас цаашаа Улаанбаатар хүртэл 25 км зам баригддаг байна. Одоо манай энэ босоо танхилгийн 720 км-ээс үлдсэн 25 км зам энэ байна. Энэ зам одоо баригдчих юм бол энэ босоо танхилгийн зам олон улсын зам болоод олон улсын статустай олон улсын хоорондын машин зорчих бүрэн боломжтой болно. За энэ зам чигээс өмнө тендерийн маргаанаас болоод баригдаагүй байсан. Тэгээд Азийн хөгжлийн банкнаас хөрөнгөний олохгүй гэжсэнийг бид нар орон нутгаас бас хамтраад асуудал тавиад энэ 25.8 км замын мөнгийг Азийн хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрсэн. Тендер зарлагдсан. Одоо тендер дүгнвэл тэгээ энэ ажлыг эхэлнэ. За хамгийн сүүлд одоо бид нар энэ талбайда Экваторын хөшөөг босноо. Аймгийн удирдлагууд аймгийн орон нутгийн хөрөнгөөр одоо шалгаруулсан одоо сүрийн тавьж байгаа. Тэр манай аймгийн одоо Ганц Баатар бол улсын баатар Экватор байгаа. Одоо төрөөс хүмүүс ирвэл төрийн хүндэтгэл үзүүлдэг, цэцэг өргөдөг. Хүндэтгэл үзүүлдэг манай аймгийн ганц хүн бол Экватор. Энэ жил халах голын 70 жилийн ойгоо тэмдэглэсэн. Бид нар 70 жилийн ойгоор Телехан гишүүн, Жеки гишүүн бид гурав очоод 70 жилийн ойгоор халах гол дээр очоод халах голын энэ хүний хөшөөгийг бид нар шинжилсэн байсан. Шинжилсэн. Орон нутагтай хамтраад. За одоо эх жил бид нар сонгуулийн өмнө Экваторын хөшөөгийн нээлтийг хийнэ гэж Халамхандар хавлаар хоёр идэвхтэй ажиллаж байгаа гэдгийг бас хэлье. За ингээд энэ нийт дүн байгаа юм. Манай аймагт бол бас бүтээн байгуулалтын ажлууд маш их хийгдэж байгаа. Нийгмийн салбар, дэд бүтцийн салбар, гадны хөрөнгө оруулалтаар чиглэсэн. Гэхдээ тендерийн маргаанаас болоод зарим нэг ажил бол удаашралтай байгаа. За эргэжил одоо ямар ч гэсэн бүх ажлаа дуусгана гэсэн юм зорилттой байд ажиллаж байгаа. За ингээд миний хэлэх юм бол дуусч байгаа. Одоо нөгөө төслийн асуудлаар хүмүүсийг за нэг төсөл хэрэгжүүлж байгаа бид нар. Энэ барилга бод байгуулалтын яамны санаачлагаар энэ ямар төсөл вэ гэвэл энэ аймгийн төвийн хөрөнгө оруулалтын төсөл, бод байгуулалт хөрөнгө оруулалтын төсөл. Энэ төсөл бол Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжинэ. Маш том төсөл. Одоо эргэжил манай аймаг 80 жилийн ойгоо тэмдэглэх юм байна. 80 жил. 80 жил нэг хашаан дотроо ноёлд бизнесад хашаан дотроос худгаас ус улсын байна бид нар. Тэр ус чинь одоо маш их бохирон болсон байна. Тийм учраас энэ хотыг одоо хот шиг хот болгох талаар бид нар
том төсөл хэрэгжүүлэхээр болж байгаа. Баруун 3 аймагт. За ингээд төслийн Азийн хөгжлийн банкны одоо төлөөлөгч, төслийн менежер Арнолд. За мөн энэ төслийн одоо хэрэгжүүлэх албаны дарга Чин зураг гэж хоёр хүн бас ирсэн байгаа. Та нөхдөд төслөө танилцуул бас төрийн албан агч нар учраас та нөхдөс бас санал авна. Микрофоноо шилжүүлье. За сайн байцгаана уу. Багийнхаа сайн танилцууллаа. Бид Аз хөгжлийн банкнаас явж байна. Манай энэ төслийг бол одоо удирдах ажиллаж байгаа Аз хөгжлийн банкны хот байгуулалтын тэргүүлэх мэргэжилтэн Арнолд Хейкман гэж хүн байна. Энэ хүн төслийн талаар бас ярьж та бүхэн танилцуулнаа. Good afternoon, everybody. It's a pleasure and an honor to be here in front of you. My name is Arno Ekman. I'm a principal urban development specialist for the Asian Development Bank, and I'm based in Ulaanbaatar. Сайн байцгаана уу. Би Арнолд Хейкман гэж хүн байна. Энэ төслийг удирдах байгаа Аз хөгжлийн банкны хот байгуулалтын тэргүүлэх мэргэжилтэн ийм хүн байна. Улаанбаатарт байгаа Аз хөгжлийн банкны оффист ажилладаг. So we are here this afternoon to introduce and present to you the project we are working on, which is under preparation. It's a large-scale investment plan which will start to focus on the three western regions, Hoofs, Баян-Уги and Hoofd. Төслийн талаар одоо гоцгой ярилцахад бол төсөл маань өөрөө маш том хэмжээний олон салбарыг хамарсан төсөл байгаа. Эхний ээлжинд аслагдсан 3 аймаг болох Увс, Ховд, Аюулгийн аймагуудыг хамруулахаар одоо ажиллаж байна. Одоо техник эдийн засгийн үйлчлэлээ бол гаргаад явж байна. So this project has been initiated and supported and guided by the Minister of Construction and Urban Development and also by the IMA governor. Төслийг бол Аз хөгжлийн банк болоод барилга байгуулалтын яам, барилга байгуулалтын сайд барилгаан хамтран одоо санаачлаад аймгийн одоо тасаг дарга аймгийн захиргааны хүмүүсийн дэмжлэгтэйгээр ингээд хэрэгжиж бэлтгэж авах нь явж байна. Chinzarik is going to introduce you in more detail the content of the investment plan in Mongolian. But I must say that it's a very innovative and first of this kind project which aim to link urban development, agro-business value chain and rural and elders livelihood development and pastoral land management. Төслийн талаар нэлээд тодорхой бас ярина. Гэхдээ та бүхэнд бас хэлэхэд энэ бол маш тийм өргөн цар бүрийг хамарсан хот байгуулалт, гэр хорооллын хөгжил, хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлгээд их том цар бүрийг хамарсан ийм төсөл байгаа. We have been working for more than a year on the feasibility study of this project. There was a large team of both international and national consultants, and we have been also working very closely with the team of the minister and the team of each governor in each Heimer. Тэгэхээр төслийг бол сүүлийн 1 жилийн хугацаанд техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах судалгааны ажлууд хийгдэж явж байна. Энэ 5 дугаар баг, 13 дугаар баг дээрээ тодорхой одоо гудамжийг сонгож авъя. Тэр гудамжин дээрээ тэдхийн оршин суугчид газрын эзэнтэй хамтраад газрын ашиглалтын төлөвлөлтөө хий. Тэгэхээр 5 дугаар бага нийтэд хангах дэд бүтцийн асуудлаа шийдээд тэр дундаа 1-2 гудамжны айлуудтай нь одоо ярилцаад ямар шийдвэр авах вэ гэдгээ ярилцаад явж байгаа. Энэ зурган дээр бол ерөнхий газар ашиглалтын төлөвлөлтийг харуулж байна. Замаа хаагуур гаргах уу, хаана ногоон байгууламжаа байх уу, яаж айлууд маань байшингаа урьдчилан шинжлэх үү. Ерөнхийдөө төлөвлөлтийн стандарт байгаа, бусад одоо хэрэгцээ шаардлага байгаа. Зам гэхэд энэ гудамжнууд дээр ерөөсөө босоо зам бол байдаг, дандаа хөвтэй замтай. Стандартаараа болоод хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг аваад үзэх юм бол 300 м тутамдаа босоо зам байх хэрэгтэй. Энэ нь өөрөө гал усны аюул болоод одоо эрүүл мэндийн үйлчилгээ, төрийн туршлага дээр ороход нэвтрэх чадвартай байх. Гэх мэт энэ бүх зүйлүүдийг тооцож одоо загвар байдлаар нэг хэсэг дээрээ эхлээд төслөө
хийе гэдэг ингээд явж байгаа. Барилга хот байгуулалтын яам Азийн хөгжлийн банк хамтран Баялгийн аймагт аймаг сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Улсын их хурлын гишүүн барилга хот байгуулалтын сайд Байдалхан, төслийн багийн ахлагч Арнол, Шинзураг нар энэ сарын 18-ны өдөр Өлгий сумын ард иргэдтэй уулзах уулзалтын үеэр дэлгэрэнгүй танилцууллаа. Зорилт аймаг сумын төвүүдэд нийтийн аж ахуйн суур үйлчилгээ, эдийн засгийн хөгжүүлэх зорилготой төслийн эхний шатанд Баялгийн, Увс, Ховд аймгийг хамруулахар болжээ. Харин 2-3 дахь шатанд дээрх 3 аймагт хийх бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэхээс гадна бусад аймгийгч бүхэн шат дараалан нэмэх юм байна. Баялгийн аймгийн хувьд төслийн хүрээнд Өлгий хотын 5-13 дугаар баг Дэлүүн сумын төвийг дахин төлөвлөх, айл өрхүүдийн цэвэр бохир ус дулааны шугам, харилцаа холбооны сүлжээнд холбох, зам тавих, цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, гудамж талбайн тохижуулах, агропаркийг байгууламж барих, ард иргэдтэй тохиролцсны үндсэнд газар чөлөөлж орон сууц барих зэрэг ажлыг хандивлагч байгууллагуудын тусламж, зээлийн санхүүжилтээр инхүү хийхээр болсон байна. Одоо төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, урьдчилсан судалгааны ажлуудыг хийж байгаа юм байна. Нийт төсөх төртг нь 700 сая Америк доллар бөгөөд одоогоор 200 сая долларын асуудал шийдэгджээ. Техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсны дараа засгийн газар болон улсын их хурлаар оруулан батлуулж 2021 оноос 10 жилийн хугацаанд тус төслийг хэрэгжүүлэхээр болсноо төслийн санаачлагчид онцолж байна. Манай аймгийг нүүрсээр хангадаг Хотгор компани нь 8 дугаар сараас эхлэн уурхай дээрээ 1 тонн бүхэл нүүрсний үнийг 5,000 төгрөгөөр нэмж 39,800, шигшүүрээр ангилан ялгасан нүүрсний үнийг 3,500 төгрөгөөр нэмж 36,300 төгрөгөөр борлуулж эхлээд байсан. Үүнээс болж тус аймагт нүүрсний үн нэмэгдэж, иргэдийн гарт очих 1 тонн нүүрсний үн 90-100,000 төгрөгт хүрч иргэдээс үнийн тогтворжуулалт хийх талаар гомдол ирүүлсний үндсэн дээр аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан аймгийн засаг даргын орлогч камилатор ахлуулсан хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөл 2019 оны 9-р сарын 16-ны өдөр хуралдаж холбогдох байгууллагууд болон Хотгор компанийн удирдлага нүүрс тээвэрлэж худалдан борлуулдаг иргэд жолооч нартай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэр гаргасан байна. Тус шийдвэрийн дагуу аймгийн засаг даргын тамийн газрын хурлын зааланд аймгийн засаг даргын тамийн газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга, шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь улсын ахлах байцаагч хураалай болон стандартлал хэмжил зүйн хэлтэс мөн аймгийн мэргэжлийн хяналтын газар хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгийн эрх бүхий албан тушаалтнууд Хотгор компанийн удирдлага нүүрс тээвэрлэгч иргэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтөд тус уулзалт хийсэн юм. Уулзалтаар талууд 1 тонн шигшүүрээр ялгасан нүүрсний үнийг тонн тутамд 75,000 төгрөгөөр баталгаажуулсан жингээр борлуулахаар тохиролцоонд хүрээд байна. Дашин дэлгэд Хотгор компани хэрэглэгчдэд бүхэл нүүрс нийлүүлэхийг 2019 оны 9-р сарын 13-ны өдрөөс зогсоож тухайн өдрөөс эхлэн шигшүүрийн нүүрс нийлүүлж байгаа юм байна. Энэ ард иргэдээс ирсэн нүүрсний үн нэмэгдсэнтэй холбоотой ард иргэдээс олон өргөдөл гомдол ирсэн. Энэний дагуу бид нар 9-р сарын 19-ний өдөр аймгийн засаг даргын дэргэдэг хэрэгчдийн эрх ашигыг хамгаалах орон тооны бус салбар зөвлөх хуралдсан. Энэ хуралдаад одоо энэ нэмэгдсэн үнэтэй холбоотой авах арга хэмжээний тухай ярилцсан. Тэгээд одоо бид нар хамгийн түрүүнд тэр Хотгор компани удирдлагуудаа уулзах, дараа нь бол юуныхантай тэр нүүрс тээвэрлэж зардаг жолооч нартай уулзах зохион байгуулахаар шийдвэр гаргацсан. Энэний дагуу одоо өчигдөр буюу 18-ны өдөр бүх нүүрс тээвэрлэж зардаг жолооч нар болон Хотгор компани удирдлагуудаа уулзалтыг зохион байгуулсан юм аа. Тэгээд энэ уулзалтаар бол Хотгор компани маань бүхэл нүүрсний 1 тонн дээр 5,000, чигшүүр нүүрсэн дээр бол 3,500 төгрөг нэмсэн шийдвэрийг 2019 оны 7 сарын 17-ны өдөр гаргацсан байна. Төлөөлөл удирдлагын зөвлөлийн шийдвэрээр энэ шийдвэрийг бас Хотгор компани удирдлагууд танилцуулсан. Жолооч нартаа
жолооч нартаа бас уулзалт хийхдээ энэ хүмүүс маань саяны нөгөө бүхэл нөрсийн одоо гаргах хугацаа 9 сарын 13-ны өдөр дууссан байна. Тэрнээс өмнө одоо бүхэл нөрс тээвэрлэхэд очиход одоо нэг 7 хоногийн хугацаатай тэр хотгор дээр бол саатсан байна. Тэр үеийн одоо нөгөө туслах ууд авсан тэнд баярсан одоо хоол ундны зардлыг нөхөхийн тулд бүхэл нөрсийг 3 хоногийн дотор хугацаанд бол 90,000 төгрөгөөр зарцсан байна. Энийг бол жолооч нар маань өөрсдөө хөлөөн зөвшөөрсөн. Энэний дагуу бол цаашдаа бол нөрсний үнийг нэмэхгүй байх тал дээр анхааруулсан. Одоо бол 1 тонн нөрсийг 75,000 төгрөгөөр зархаар тэр хүмүүс маань тохиролцсон байгаа. Гэтэ цаашдаа бол нөрсний үн нэмэгдэхгүй. Нэмсэн тохиолдолд бид нар дараагийн арга хэмжээ авахаар тэр хүмүүст анхааруулсан байгаа. Хүйтний уйдрал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд угаарын хийнд хордож амнасаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, өвчлөх эрсдэл нэмэгддэг талаар аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд онцлон дурдж байна. Угаарын хийн хордлого нь манай иргэд 100 пишингийн амыг онгорхой байлгадаг, за мөн яндангүй, хий дамжих хоолой болон янданд тогтмол цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй бөглөрсөн байдаг. Бүхээгийн хаалтыг хааснаас угаартах нөхцөл бүрддэг гэж онцолж байна. За сүүлийн хэдэн жил манай аймагт угаарын хийн хордлогод өвдөх явдал багасахгүй байгаа талаар мөн мэргэжилтнүүд онцлон дурдж байна. Тиймээс үүнээс өөрчлөн сэргийлэхийн тулд 100 пишиндээ тогтмол цэвэрлэгээ үйлчилгээг хийж зөв ашиглаж байхыг өвлийн бэлтгэлээ эртхэн хангаж 100-ныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж цоорхоо өссөн аль эсвэл хуучирсан 100%-ыг сольж хэрэглэхийг аймгийн мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна. За Баян-Улгийн аймгийн мэргэжлийн хяналтын газраас одоо ард иргэдэд зориулж сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Өнөөдөр энэ хүйтний уйдрал эхэлж байгаатай холбогдуулаад одоо угаарын хийн хордлого маань гарч эхэлж байна. Одоо өнгөрсөн жил сүүлийн 2-3 жил дараа нь угаарын хийн хордлогод ер нь их гараад байгаа. Тэрийг манай ард түмэн бол мэдж байгаа. Одоо ингээд хүйтний уйдрал эхлээд өнөө жил бас 100 бороо хур ихтэй. Тэгээд хүйтний уйдрал ер нь эрт хүйтэрч эхэлж байна. Энийг бол ард иргэд мэдж байгаа бах. Тийм учраас ард иргэд маань одоо энэ үйлчлэлийн бэлтгэл дээр анхаарлаа хандуулад пишин 100-ныхаа бүрэн бүтэн байдал дээр нэг анхаарлаа хандуулаач ээ. Сая өнгөрсөн 7 хоногт бол 5 дугаар багаас нэг хордлого гарсан. Угаарын хийн 1 гэрийн 8 хүн хордож одоо 6 нь бол дунд хэлбэрийн, 2 нь бол хөнгөн хэлбэрийн хордлоготой дуудлагаар эмнэлэг дээр очиж одоо бас анхан шатны тусламж арга хэмжээ авч иж ингээ зүгээр болсон асуудал гарсан. Тийм учраас энэ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх тал дээр одоо мэргэжлийн байгууллагууд одоо та нарын эрүүл аюулгүй байдлын төлөө маш их ажиллаж байгаа. Онцгой байдлын газар байна, эрүүл мэндийн газар байна, тийм мэргэжлийн хяналтын газар, тэгээд одоо сургууль сурталчилгаа явуулаад онцгой байдлын газараас бол одоо зунжингаа зөндөө бол наачгүй нэгж байгууллагууд нэргийн зөрүүлсэн сурталчилгаануудыг сургалтуудыг маш их явуулсан. Одоо пишин зуух нь ямар байх вэ? Аюулгүй байдлынхаа шаардлага яаж хангах вэ гэд. Тэгээ одоо хүн 100 хэлхээс наашгүй гэж үг байдаг шүү дээ. Монголын зөрчсөн байгаа. Тийм учраас бас энэ иргэдийнхаа энэ аюулгүй байдлын төлөө одоо урдчлаад одоо мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлэг хөргүүлж байна. Одоо тэгээд 19 он гэхэд яг өвлийн уйдрал эхлэх байхад ингээд угаарын хийн хордлогын тохиолдол бүртгэгдээд байна гэдэг чинь энэ угаарын хийн чинь бас байгаль цаг уурын юутай холбогдолтой байна. Маш их хүйтэн 100-ыг бороо орсон учраас одоо айлуудын одоо янд нь пишин ус чигэнд автсан тийм байдалтай байх үедээ тэгээд 2 дугаарт нөгөө хөдөө орон нутгийн хүмүүсд хүүхдүүдээ айлуудын байшинд хөлсөж суулгадаг те. Тэгээд насанд хүрээгүй 10 жилийн хүүхдүүд суудаг. Одоо хамгийн том хүүхэд нь 9-р анги, 10-р анги, 11-р ангийн хүүхдүүдээр дүүнэрийн хариуцуулаад суулгадаг. Одоо энэ асуудал дээр аав ээж нь анхаараа тэр пишин зуухных нь аюулгүй байдал нь хэр байна бэ гэдэг дээр маш сайн анхаараа л гэж хэлэх гээд байгаа. Эрхэм хүнд үзэгчдээ энэ хүрээд Сайн телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгчид та бүхэндээ баярлалаа.